Сайн байна хүндэт телевизээр харагчид. Өнөөдөр танд будын шашны их сургуулийн хуучин монгол бичгийн Баяр багш, Бурхан багшийн 12 зохиол тухай хөөрж өгнө. Хоёрчи зохиолны юм бүхэдэн хэн умайда орохны их зохиол гэж хэлдэг. За энэ туша болвол намын түүхийг номсоо бишгдэхэд энэ номсоо бишгдэхэд игээд хэлдэг л байна да. Нэршэл харвал нэхнгээд энэ хэн умайда орохын зохиол гэж хэлдэг. Ийм тэмдэг үзүүлэг гэж хэлдэг да. Энэ зааны дурсор энэ жингээ орон талха ороод энэ бүдэн орж юм түүхэн хоёрчи зохиол гэж энэ чинь. Хэд унчаад үзье да. Энэхнэ болвол 2800-аад гарын жилийн урд энэтхэгээ нютаг гэхэд энэтхэг нютаг гэшмнэ мөнөө хийх бол Индийн орон гэж хэлдэг дээ. Тэгээд тэр Индийн оронд нютагтай бискоттой олон жижиг улсууд байгаа. Тэр олон гүрнүүд гэхээгүй аймагуд гэхээгүй тэр олон байгаа хэрэг. Тэр үед 100 хойд оронд Гангам орны хөвөөд нэг жижигхэн улс байна. Тэр нь болвол энэ улсын хааны нэхэдхэн байвхад Шудадаана хаан гэж байгаа тий. Тэгэхэд нь хатаны нэхэд Май гэдэг байна. Шудадаана Май хатан хоёр гэж байна. Тэгээд Май хатан болвол нэг хүний зүүдэндээ үзэгдэл юм үзэгдэн байна. Хүний зүүдэхэд хаандаа ягж хэлвэ. Нэг цагаан зан тэнгэрээ бож миний баруун талаа быйдам орж быйм амарлагад хэрвэг гэж энэн туша хаандаа их хэлэх хэрэгтэй. Тэгэхэд нь хаан хүнтийг их олоод төшмөлтэй байм да. Төшмөл хөнгөө миний мөнөө хийх бол дэдэмтэнгүүд хэмгээд тэдэнээс асуугаа юм да. Хатам нэ тэм юм зүүдэл бол энэ зүүдэн юу тэмдэглэнэ гэж үгж асуугаа юм да. Тэгэхэд нь тэр нэ зүүдийн тайлбарлахад нэгээр дэдэмтэй төшмөлийн хэлэхэд гэж хэлбэл да. Хатам болвол энэ жөрмөсөн болов гэж. Тэгээд цаашдаа хөвөө төрөх гэж тэгж хэлэн байна. Тэр үеийн хойш Май хатан жирмсэн болгоны хойш буян их илүүрэнк амглан хайхан болж тэр хайхнаар үзэгдэл үзэж тэр ихэнх Майд орохны тэр хоёр дахин их зохиол нэвнэ. Бурхан багшмны харуулхан юм зохиол.